Манайх заллуулж исэн. Манайх одоо 2020 оноос одоо 23 он хүртэл ингээд заллуулаад P-саягаас чатчихэд. Яаралтай мөнгөнөр гарсан юм аа гэд. Тэгээ тэрнийхэн дагуу мөнгө шилжүүлэнгүүт л биш байдаг. Заллим эхлэх гэмтэлд холбогдсон их хэмжээний одоо хохирол учруулсан олон тооны улсуудыг одоо залилсан энэ этгээдүүдийг бүгдийн цагдаа орох хэрэгтэй байхгүй юу? Ямар тохиолдол төрдөг гэхээр тодорхой оршин суух хаяггүй, дахин гэмтрэг үйлдэж болзошгүй, мөрдөн байцаалтай ажиллагаанд саад учруулж болзошгүй гэдэг үндэслээр хорж байгаа байхгүй юу? Тэгвэл эн чинь нэгдүгüүрт бол мөрдөн байцаалтай ажиллагаанд саад учруулж байна. Хоёрдугаарт нь дахин гэмтрэг үйлдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ тэр хүнийг одоо юу гэдэг гэмтрэгийн талаар гомдол ингүүт нь хорой шалгацсан болвол мөрдөн байцаалд саад учруулах уу? Учруулахгүй. Дахин гэмтрэг үйлдэхгүй. Намайг сургуульд өгсөж явахад нийт гэмтрэгийн 60 гаруй хувь нь бол хулгайн гэмтрэг эзэлдэг байсан. Өнөөдөр нийт гэмтрэгийн одоо бараг 60 гаруй хувь нь заллим эхлэх гэмтрэг эзэлж байна. Одоо заллим эхлэх гэмтрэг төгсгөөд ганц нэг хүнийг заллих тухай асуудал байхгүй. Нийтээр нь маасаар янз бүрийн одоо гадаад явуулна, виз гаргана, ажилуулна. За тэгээд сүлжээний бүтээгт гих мэтэр олон тооны хүмүүсийг их хэмжээний мөнгөөр за одоо тэгээд цаашаа улам төгсрөөд одоо энэ байрны заллингууд барилга барьна гээд нэг төсөл үзүүлээд за нэг суур ухчаад эсвэл нэг каркас цутгачингуудаа иргэдэд захиалга авна гэж байгаа юм. Ягаад гэвэл тэр байр баригдахгүй боломжгүй гэдгийг мэдсээр зөвхөн иргэдээс мөнгийг авахын тулд ийм зүйлийг хийж шít. Гэтэл энийг хуулийн байгууллагын ажилтнууд ялахгүй байна, салахгүй байна. Ялгаж салах ёстой хууль нь бас болохгүй байна. Үнийг бас шийдэх ёстой, шийдвэрлэх ёстой. Улс төрчид нь бол одоо худлаа боболж байна. Өнөөдөр хүний төлөө хувь санаачлаа гэдээ сонгогдсон юм бол энэ хувь санаачлах ажлаа хийгээч л гэж улсын хурлын гишүүдэд хандаж хэлмээр байна шүү дээ.